Италийн зурагт хэмжээ тавих хичээлийн хичээл номер 3 эхэлж байна. За энэ хичээлээрээ хэмжээ тавих аргуудын талаар үзнэ. За хэмжээ тавих нийт 3 арга байдаг. Нэгд цуваа арга, хоёрд координатын арга, гурав хосолсон арга. Цуваа арга. Италийн элементүүдийн хэмжээг нэгийн араас нөгөөг залгуулан дараалж тавьдаг. За дараах байдлаар тавина. Анхааралтай хараарай хүүхдүүдээ. За эхлээд хязгаарын шугамаа татаад хэмжээний шугамудаа тавина. За дараа нь хэмжээгээ тавина. За ингэж ар араас нь дараалуулж тавихыг цуваа арга гэнэ. За цуваагаар тавьсан хэмжээнд Италийн элемент хэсгүүдийн нэг бүрчлэн дараалж боловсруулахыг заах бөгөөд өмнөх хэмжээний төгсгөл нь дараагийн хэмжээг тооцох бааз болж байдаг. За хоёрт координатын арга. Хэмжээг нэг буюу хэд хэдэн баазаас тооцож тавьдаг. За дараах байдлаар тавина. Хязгаарын шугамаа татаад хэмжээний шугамаа татаад хэмжээгээ тавиад за ингэж тавихыг координатын арга гэнэ. Энэ арга нь Италийн элементүүдийн нийлбэр хэмжээг түүнд багтсан тусгаар элементүүдийн алдаанаас хамаарахгүйгээр өндөр наривчлалтай боловсруулах боломж олгодог. За гуравт хосолсон арга. Хосолсон арга нь цуваа ба координатын аргын онцлогийг хослуулан хэрэглэдэг. За дараах байдлаар тавьсан цуваа хосолсон арга гэнэ. За үндсэн баазын зэрэгтэй туслах баазаас элементүүдийн хэмжээг тавьж өндөр наривчлал шаардах хэмжээг бусад хэмжээнд ялгах боломж олгодог. За энэхүү Италийн зурагт хэмжээ тавих хичээл маань энэ хүрээд дуслаа. Анхаарал хандуулсанд баярлалаа хүүхдүүдээ.